За сайн байцгаана уу? Again. Welcome back to the Alla Mermaids channel. Okay. За, жоохон тайван. За, тэгэхээр өнөөдөр хэдүүлээ юу ярих вэ гэхлээр за, энэ гарчгийн дээр харсанчлан би ингээд мэрэгчлээ олохгүй ингээд айгүйх төөрж явж байгаа гэх юм уу? Имч бол хийж чадахгүй. Тэгээд би химиндээ сонирхолгүй байхгүй юу? Тэгээд химийн тодлого ингээд мэдэхгүй, чаддаггүй. Адилхан яг ямар хичээл дээр би сонирхолтой байсан гэхээр англи хэл хоёр талхлаар нийгэмдээ бас жоохон дуртай тийм хүүхэд байсан. Наад чинь физик хичээлийг сонголтоор авсан за. Тэгээд ямар ч гэсэн биолог аваагүй. Тэгээд хими юм ч гэсэн ер нь ингээд болоод ерөөсөө манай ангид орж байгаагүй. За тэгээд ер нь англи хэлтэй түлхүү анхаарад хүн чинь ер нь ингээд дуртай зүйлдээ айгүйх цаг гаргадаг штеп. Тэгээд би яг тийм хүүхдээсэн. За 12 дугаар анги болцоод тэгээд яах вэ? Ямар мэрэгчлэлтэй болох юм бэ? Ер нь бол хамгийн гол юм нь өөрийнхөө ингээд хоббиндоо тулгуурлаж мэрэгчлээ сонгох хэрэгтэй мэлээ. Тэгээд хэдэн жилийн дараа ч үгүй яг ингээд өөрийнхөө сонирхсан юмар явбал мэдээж тэр нь биднэрт одоо надаа тий манай гэр бүлийнхэн ч тэр санаа зовхгүй тий ингээд өөрт маань хэрэгтэй зүйл болох учраас мэрэгчлэлтэй харамсахгүй мэрэгчлийг сонгосон. Яг ямар мэрэгчлэл вэ гэхээр бизнесийн мэрэгжил сонгосон. Яагаад бизнес багш хийж чадахгүй юм бэ тий? It's not my thing гэж боддог. Тэгтээ яг багш болж үзнэ үү гэвэл үзсэн. Зөндөө олон хүүхдүүдэд ингээд өөрийнхөө мэддэг бас юмнуудаас сургаж зааж бас үзсэн. Сурагч нэг өдөр гээл байдаг штэ одоо жишээ нь. Тэд монгол хэлний багш, англи хэлний багш, маркетинг хин нэгэнд хүссэн юм өгөх ч юм уу тий. Хин нэгэнд хэрэгтэй зүйлийг өгөх гэдэг бол гой санагдсан учраас бизнес буюу арилжаа 8-ны тэр мэрэгчлийг сонгосон байгаа. The Girl in My Mirror гэд энэ хулан гэд хичээсэн юм гоё ном байгаа. Тэр яг номных нь зургийг оруулчихъя. За тэгээд яг энэ номыг би 2 жилийн өмнө уншаад дуусгасан байхгүй юу? Тэгээд манай ээж ч гэсэн надад ингээд ном авч өгөөд тэгээд би ч бас тэрийг ингээд сонирхол хөдлөл амар урд уншчихдаг. Баг 4 өдөр уншчихдаг байхгүй юу? Nice. Гэтэ энэ ном бол харьцангуй жижиг үсгтэй. Тэгээд им олон утастай болохоор бас 7 хоног болсон баха. Энэ номыг уншихад яг юу сурч авсан гэдгээ бас энэ бичлэгтээ оруулах болноо. За тэгээд яана энэ миний 10 жилд хэрэгжилж байсан 10 жилийн маань гой зургнууд байна. Та эцэд одоо харуулвал энэ хараа this is me. Ялгам нь уу? За энийг бол манай эрэгтэй найз өгчээсэн баггүй юу? Зурж өгчээсэн надаа. Бүр үнэхээр гой зурдаг шүү. Одоо миний бичлэг үзчихвэл you are the best. Тэгээд энэ бол зүгээр эхнийхэн жишээ заяа. Тэгээд ийм олон зөндөө гой зургнууд зурдаг. Тэгээд би энэ лолика гэд бичсэн байгаа. Олохгүй байсан. Азар энэ номондоо хийгээд ингээд олчлоо. Энэ номыг ингээд гаргаж ирээ та нартаа ингээд юу сурснаа хуваалцахын тулд ингээд гаргаад ирсэн бас. Айгу гой давхцлаа гэж санагдлаа. За энэхтэй айгу гой сурсан байгаа. Надад адилхан мэн үү? Энэ шилгүүл болохоос адилхан л. Энэ болохоос адилхан. Гэтэ нүд нь арай том байгаа надахаас миний хийс. Ер нь натин гэдэг хүмүүс айгу харамж идэг гэд бас энэ найз маань хэлж өгсөн надаа. Вау. Энийг манаас миний дүү өгсөн бохгүй юу? Бэлэг амар хөөрхөн. Би тэгээ энэ хоёрыг ингээд утасныхаа кейсний хаард ингээд байлгаал гэдэг өгсөн заяа. Энэ нөгөө шилэн кейс байдаг штеп. Одоо ийм цагаан энэ дэр гарч байгаачлаа ийм цагаан кейсэнд дотор хийгээд тэг ингээд 10 жилдээ зөндөө авч явсан энэ хоёрыг. За тэг Немо гэд найз маань өгчсөн зураад тэг би амар тод санаж байна. Капибара гинэ. Oh my god, how cute.
За би энийг бас энэ дээр оруулчих заяа. Энэ капибара гэж юм те. Гэхгүй. Энийг чи нөгөө юу дүүлээ? Дорог билүү? Юу лээ? Ямар амтан гэдэг дүүлээ? Их тийм амтан байдаг да. За энэ доор нэрийн дараа нь хайж байгаа доор хоолъё заяа. Надаа үнэхээр мэдэхгүй байна би нэг гэхгүй. Энэ манай дүү бас айгүй үздэг байхгүй одоо ингээд капибара гэж бичсэн байгаа. Тийм. Тэгээ энэний бас манай дүү амар сонирхдаг болохоор нэг үзүрлэгч авсан байгаа одоо. Тэгээ энэ бас л нэг coincide юм шүү вэ. За энэ бас ийм гоё хөөрхөн зураг байна. Энэ хоёрыг ингээ манай дүү гэж хаал. За би авчиг л. Энэ дөрвийг бодол би утасныхаа кейст бол байн авч өгдөг байсан байна. Гэдгийг санацглаа. Тэгэхээр гол ажилд орё. Ингээ хүмүүс аяуг бичээд идэм аа. Үзгээр ч юм уу тий. Үзгээр ингээд цац дараа нь дахиж уншихгүй юм чинь гэх юм уу. Тиймэрхүү ингээд хандлагаар ингээд тэгтээ тийм хандлагагүй бас хүмүүс бичиж байгаа л да. Гэтэ хүмүүс бичих аяуг дург байхгүй юу. Бүр наар бичсэн бай. Одоо ингээд авч байвал за тэгээд ер нь олон юмнуудаа харандагаар бичээд тэгээд болцсон байдаг. Ингээд гэтээ би энэ номыг нуглаагүй л юм л да. Яг чухал гэснүүдээ ингээд дээр нь зураад явсан байна. За тэгэхээр яг гол хэрэгтэй гэсэн юмнуудаа би бол зурсан байгаа. Тэгээд тэрнээс та нартай уншиж өгье. За ганцаараа байх уйдгартай гэж хэлдэг хүмүүс ихэвчлэн дотоод хүнтэйгээ эв түнжингүй өөрийгөө хайрладаггүй гэмээр хүмүүс байдаг гэсэн байна. За шууд ингэж ойлгогдчих штеп. Ганцаараа байх уйдгартай гэдэг хүмүүс мэдээж ихэвчлэн дотоод хүнтэйгээ эв түнжингүй тий өөрийгөө хайрладаггүй гэмээр хүмүүс байдаг. За тэгээд ганцаараа байх уйдгартай тий эсвэл ганцаараа байх гоё гэж хэлдэг хүмүүс ингээд хоёр хуваагддаг тийм үү. Одоо тэрий нэг юм extrovert, introvert ч юм уу нэг тиймэрхүү хэлгээр хэллээд идэг. Гэтэ за би бол яг ямар төрлийн хүн бэ гэхээр ганцаараа байх ер нь уйдгартай биш ер нь дуртай үний нэг баггүй. Тэгээд ер нь ганцаараа байхтай би ер нь их зүгээр суудгүй маа гэл. За тэр жаа. Ингээл ноо зураг сураал тий эсвэл ингээл бүр ингээл ном уншаач юм уу тий нэг тиймэрхүү төрлийн хүн багхгүй юу. Тэгээд зарим хүмүүс болохоор за ганцаараа яснаас шиг найзуудтайгаа уулзъя гарын оръё тий эсвэл хагштэй туслая ч юм уу нэг тиймэрхүү бас байдлаар ханддаг. Тэгтээ ээж би биччихье. Би юу биччихье. За тэгээд ер нь бол юу хэлэх гээд байна вэ гэхээр ганцаараа байх нь тийм буруу зүйл биш ээ. Тэгээд ер нь өөрийгөө хайрлаж чаддаг хүн л бус ингээд гоё сайхан үг хэлээд тий өөртөө хайртай хүрэн бол мэдээж бус хайртай байна штэ. Номон дээр яагаад ингэ битсэн бэ гэхээр яг туртай гой гэсэн үгнүүдийг бичсэн бэ гэхээр би дараа нь ингээ бүх ном ингээд эхнээс нь дуустал дахиад унших биш. Жохон ингээд тий цагаа хэмнэх үүднээс ч юм уу ингээд зурсан. Тийм болохоор. За тэгээд за дараагийн ишлэл. Хуваалцаагүй аз жаргал үн цэнэгүй гэж хин хэлсэн гэж өөртөөгөө жаргалтай байж чаддаггүй хүн хэлсэн юм. Хуваалцаагүй аз жаргал өөртөөгөө жаргалтай байж чаддаггүй хүн хэлсэн юм. Танихтай адилхан тайлбар өгмөр байна. Ингээд ном хуваалцах тийм үе гардаг ш тийм хүн болгонд. Одоо манай жоохон дүүнөр бол гээд хоёр ингээд эрэхтэй байхгүй юу? Тэгсэн чи тэр хоёр ингээд юмаа ингээ хуваалцах одоо нэгнтэйг ингээд барьцаад юм а тий аха энэ чи таних биш минийх штэ гэж ах нөгөөх нь болохоор чи чамд өгөөгүй надаа өгсөн штэ гэрээ хоёр биенээсээ ингээд юмаа харамлах тийм гардаг байхгүй юу. Тэгээ тэрнтэй л адилхан л надад санагдлаа л да. Хэрвээ одоо хуваалцаагүй аз жаргал үн цэнэгүй
гэж байгаа байхгүй юу? Хуваалцаагүй аз жаргал. Мэдээж хүнтэй юмаа хуваалцахад тэр нь надад бол ингээд үржигддэг гэж боддог байхгүй юу? Одоо энгийн жишээ нь би ингээд англи хэлний нэг дүрмийг те маш сайн ойлголоо. Тэгвэл тэрийг ингээд бусдад бас заавал тэр маань надад бүр 2 дахин илүү үлдэн зуутгаар авахгүй. Тэгэхээр хуваалцаагүй аз жаргал үн сэнэгүй гэж хин хэлсэн гэж өөртөөгөө жаргалтай байж чаддаггүй хүн хэлсэн юм. За тэгэхээр өөртөөгөө жаргалтай байж чаддаггүй хүн бол аз жаргалаа хуваалцдаггүй хүн баггүй юу? Тэ? Мэдээж эхлээд өөрийгөө баярлуулад, өөрийгөө жаргалтай байлгаад тэгээд тэр жаргалаа аз жаргалаа бусад хүмүүстэй хуваалцсан шүү дээ. Тэгэхгүй өөрийгөө хайрлаагүй, өөрийгөө одоо 100% одоо хайрлаагүй тийм хүн бол яавч бусад хүнд ингээд тэр 80% тэр аз жаргалаа ингээд 100% байхгүй юм чинь 80%-аас одоо 10% ч юм уу өгнө хэр чинь тэр хүнд маш бага аз жаргал үзэж байгаа зү. Тэгэхээр энэ чинь ер нь бол үнэн байна. За тэгээд дүрм журмын дагуу ирдэг жинхэнэ нөхөрлөл хайр дурлал гэж үгүй шүү дээ. Хонгор минь гэсэн байна дараагийнх нь. Дүрм журмын дагуу ирдэг жинхэнэ нөхөрлөл хайр дурлал гэж үгүй шүү дээ. Хонгор минь. Мэдээж дүрм журм хэдий ингээд нийгмийг сайн сайхан байлгахын тулд байдаг ч гэсэн тэр нь мод байна. Яагаад тэгэхээр хүн тэр сэтгэлээсээ гарч байгаа нэг үйлдэлээ дүрм журмд одоо нэг юм дүрм журм гэдэг нэг юм сав байлаа гэж бодоход тэр сав аяганд аяг байлаа гэж бодъё л да нэг юм. Окей. Тэгээд тэр аяганда ингээд одоо юу мэж юм те. Тэр аяг нь дүрм журмд захирагддаг тийм ийм хязгаарлагдмал аяг гэж бодъё л да. Тэгээ тэрийг ингээд гарахгүй тэгээ сагуулахгүй тийм юм дүрм журм гэж бодъё. Тэнгууд хүн чинь эндээс энэ сэтгэлээс гарч байгаа тэр зүйлээ тэр аяганд ингээд хийхээр тэг юм нэрээ. Тэр аяганд ингээд аягыг дүүргмээр байвч тэр дүүргэх тэр процесс нь ингээд зүгээр юм дүүргэх процесс нь одоо дүрм журм захирагддаг тий нэг тийм байвал бас тэр чинь яг жинхэнэ сэтгэл үү гэхээр бас үгүй болчих штэ. Тэгэхээр аль би тэрнтэй л холбохыг хүслээ. За дараагийнх нь залуу насны хамгийн сонирхолтой сургамжтай цаг хугацаа юу гэж ганцаараа амьдрах. Ээж аавын хараа хяналтаас гадна гэрлэлт үр хүүхдийн ачааллаас өмнө жинхэнэ залуу насаа нь мэдэрч ганцаараа амьдраарай. За энэ ишлэл бол надад бас вау. Ер нь бол юу гэж манай одоо ах эгч мэгчийг хараад сургуулаа төгссөн, ажилд орсон. Тэгээд эхнэр нь хүртэ олцсон. Хүртэ болоод одоо хорвоогийн жам 9 ор тий гээд явж байгаа штэ. Гэтэл яг бидний насны энэ миний одоо 18 нас ч хүрээгүй байгаа энэ үед хугацаа бол хизээч ирэхгүй буцаж би хизээч өмнөх цаг хугацаанд очихгүй, би хизээч өмнөх цэцэрлэгийнхээ насан дээр очихгүй тий. Би хизээч өмнөх бага анги эсвэл дунд ангийнхаа үед очихгүй. Тэгэхээр яг түүнтэй адилхан би 50 насндааж 60 наснда очиход одоогоос 20 30 жилийн дараа очиход би энэ насаа хайрлах байхгүй юу? Тэг яг өн дээр нэмж хэлэхэд ер нь хүн өөрийгөө их бусдтай харьцуулаад тий байх хэрэггүй хаа. Өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд зөв байх нь хамгийн чухал нь байх гэж бодож байна. За, тэгээ дараагийнх. Next.
төрсөн улс их орондоо төрүүлсэн ээж аавынхаа дэргэдч гэлээ тусдаа гарч болно. За чи ганцаараа дураараа дүргэж найз нөхдөөгөө зугаацах гэсэндээ биш, харин амьдралын хариуцлагыг өөрч сурахын тулд ганцаараа амьдрах учиртай. Төрсөн гэртээ байхад бид амьдралд суралцдаггүй. Олсон орлого хаашаа зарцуулагдах, ямар хоол унд хийж идэх, эд хогшлоо хэрхэн гамнах, засаж сэлбэх гэх мэт энгийн хэрнээ сургамжит амьдрах чадваруудыг ганцаараа амьдрснаар олж эзэмшинэ. Санхүүгийн хувьд би даасан хариуцлагатай болохын тулд мөнгө үрээд байр түрээслэж тусдаа гараарай. Одоо ингээд бид нар 10 жилээ төгсөөд тэгээд ингээ оюутан болоод явах тэр хугацаанд чинь бид нар яг ээж автагаа байдаг. Тэгээд зарим нэг нь бол гадаад руу гээд ингээ гадаадын сургууль соёлд яваад их цаг хугацаанд энэ бол богино хугацаа биш. Гэхдээ бас урт хугацаа биш. Яг цаг хугацааныхаа дараалалаар бүгдээрээ хязгаартай тийм үү? Би ч тэр хизээ нэгэн цагт энэ төрсөн гэрээ орхиод жигүүрээ дэлгэн нисэх цаг ирнэ. Тэгээд бусад хүмүүст ч юм адил. Тэгэхээр ер нь хариуцлага гэдэг зүйл хүн ингээд туршлагаас л олж авдаг юм шиг санагдсан надад. Ном уншаад тэр ингээд толгойд нүдлэн л тэгтээ хүн эргээд өөрөө туулж ийж өөрөө үзсэн бүгдээсээ сурдаг гэх юм уу. За одоо нэг жишээ авъя л та. Би шалгалтнаасаа өглөө хоцорчжээ. Сэрүүлгээ тавиагүй. Тэг ингээд сэрүүлгээ тавиагүй болохоор харамсаж байгаа шүү дээ. Утгын жаргалаа, оолаа. Чи ингээд яагаад сэрүүлгээ тавиагүй юм хариуцлахгүй байгаа юм бэ гэд нэг тийм жишээ авъя л та. Тэнгууд би маргааш оройн нь хүй би нэрээ сэрүүлгээ тавиагүй өнөө өглөө чинь хоцорсон штэ. Би тэгээд чухал шалгалтнаас хоцорсон штэ гэд. Тэр чинь бид нар өөрт манаа л те амар хэрэгтэй юм болчихж байгаа байхгүй юу? Мэдээч нэг алдсан. Тэр маань буруу байсан гэвч би дараа нь дахиж тийхгүй гэсэн толгойд маань юм үлдэн тийм үү? Тэгээд тэрийг яг өглөөж тусахын тулд сэрүүлэг тавих хэрэгтэй гэсэн нэг өгүүлбэр биш. Би алдсан шүү. Би сэрүүлгээ тавиагүй учраас би хичээлээсээ хоцроод шалгалтнаасаа хоцроод баларсан штэ гэдг нь түүнээс илүү үнцэнтэй болж үзэгдэж байгаамаа. Тэгэд үүнийг бол яг энэ өгүүлбэр дээрээс харж болно гэж би бодож байна. За дараагийнх нь энэ бол эм орлын тухай биш, харин эрх чөлөөний тухай сэдв юм. За ганцаараа гэдгийг энэ нийгмээрээ сөрөг зүйл мэт сурталчилсаар ирсэн. Ганц өрөөсөн өнчин гэсэн атлан хамгийн хүчтэй, хамгийн тууштай, чин үнэнч үзэл бодолтой нийгмийн түүчийн хүмүүс нь хамгийн ганцаараа байсныг хангалттай ухаардаггүй. Вау. За энэ дээр ингэжсэн байхгүй юу? Би өмнө нь ингээд 2 жилийн өмнө уншихтаа үнэхээр надад ингээд хүрсэн өгүүлбэр ингээд хайлайт хийсэн байхгүй юу? Гэхдээ яг 2 жилийн тэр би одоогийн би хоёр өөрөөс тэгжсэн байж магадгүй. Тэрийг би яа мэдэхгүй байна гэхэлэр яг энэ өгүүлбэрийг энэ ийм утгатай, энэ нь ингэсэн юм бичээгүй. Тэгээс иймэрхүү бичлэгч хийгээгүй учраас мэдэхгүй байна. Гэхдээ 2 жилийн дараа ингээд уншихад надад бас стил үнстгэл төрүүлсээр байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэр 2 жилийн өмнөх би одоогийн би хоёр адилхан юм сэтгэсэн ч бай, сэтгээгүйч бай. Саяхан тэр би бол нэг юм гоё юм санаанд орлоо л да. Сургамжтай юм гэх юм уу. За ганцаараа гэдгийг жоохон хүмүүс ингээд ийм хүү хүлээж авдаг гэх юм уу. Одоо жишээ нь бид нар ингээд ганцаараа л гингууц те найзгүй одоо юу гэдэг чинь муухай аштай ч юм уу те жоохон зэжиг гэдгийг хэмтээр ингээд ярьдаг штэ. Гэхдээ тэгээд ингээд тэрийг ингээд сөрөг зүйл мэтэр ойлгогдуулж ирсэн байгаа байхгүй.
нийгмээрээ бүхэл хүмүүс. Гэвч яг ганцаараа хийгээд байгаа хүмүүс нь тэ илүү юмыг мэддэг, илүү юмыг ойлгодог, илүү бусад шиг сэтгэдэг биш, бусдаас өөр сэтгэдэг тийм хүмүүс юмаа гэдгийг л үн дээр гаргаж өгсөн байна л да. Үнэн ч үзэл бодолтой, нийгмийн түүчийн хүмүүс, тий? Тэгээд хамгийн ганцаараа хүмүүс одоо хамгийн тэр хүмүүс л нэг тийм ганцаараа цогц тийм онцгой гэж хэлэхээр тийм хүмүүс юм аа гэсэн одоо би ойлгож байна л да. За тэгээд ер нь бол манай миний одоо бичиж байгаа видео маань бүр айгу урт болж байгаа юм санагдаж байна да. Тэгээд одоо би хамгийн сүүлчийн шилээ авъя. За энэ дээр ингэсэн байна л да. Ганцаараа байхаас айдаггүй хүмүүс маш хүчтэй байдаг. Яагаад гэвэл тэд өөрийн толгой дотор бусдын ярианаас дутхгүй сонирхолтой зүйл байгаа гэдгийг мэддэг. Хин нэгний тасралтгүй ярихыг сонсож цагаа өрхийн оронд бодолт нь зогсолтгүй эргэлдэх юмс дундаас шин санаа, урам зориг ирч хүч олж авахаа илүү үздэг. Ер нь би энэ дээр хамгийн ичмээр нь ми гэдэг ингээд хажууд нь бичсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр юу гэсэн үг би тийм өөрийгөө тэгж өндрөөр мэдэрдэггүй юм болов гэхгүй юу. За ер нь бол жоохон өөрөөсөө embarrassment ичих шиг боллоо. Гэхдээ oh my god би бүр ингэж яг ийм өгүүлбэр байгаад би хажууд нь ми өөрөө гэж бичсэн make sense тэ. За тэгээд You didn't have to cut me off like that. We were nothing. I don't even need your love, but you treat. За тэр ч яхав. Ер нь бол яг саяны өгүүлбэрээс ойлгосон байх. Бүгдийг ингээд одоо бусдад жишээл, бусдад өөрийгөө харьцуулаад эсвэл бусдын үгээр байдаг тийм хүмүүсээс илүү ганцаараа хэрнээ урам зориг, шин санаа ийм сайхан итгэл дүүрэн passion, хоббигоо хөгжүүлж аваа тэр хүмүүс ганцаараа тийм байхаас айдаггүй хүмүүс юм аа л гэж бичсэн байгаа юм байна л да. За тэгээд ер нь бол энэ хүү видеогоо ингээд өндөрлөе. За тэгээд дараагийн видеон дээр би тэгтээ энэ номыг бүр ингээд эхнээс нь дуустал ингээд бүх ухаарч ойлгосон зүйлүүдээ видео болгоод оруулъя гэж бодож байна. За тэгээд эцэст нь юм шилгээд би нэрээ яг саяны ингээд The Girl in My Mirror гэсэн номноос ийм тэмдэглэлийн дэвтэр дээрээ нэрээ сониос энэ амар гоё тэмдэглэлийн дэвтэр хаа. Энэ тэмдэглэлийн дэвтрийг манай ихч өгсөн бохгүй юу? Гэтэ энэ яг джинс шиг заяа. Тэгээд ийм амар гоё ийм материал гэх юм уу? Джинс ч уусаа гоё материалтай шүү дээ. Гэтэ стилийн хараа ийм diamond айгу ийм ганган тийм гоё минийс дуртай юм тэмдэглэлийн дэвтрүүдийн нэг. Тэгээ би аюу сонин тэмдэглэлийн дэвтэр цуглуулах аюу дуртай. Тэгээ энэ баг 20 минут имжлэг болох гэж байна. Гэтэ that's okay. Та нар минь үзчих байгаа байх гэж найдаж байна. За тэгээ би нэр өнөх бичлэг харсан чинь ингээд oh my god. Засаж янзлах юм зөндөө илээ. Гэтэ
Гэхдээ авах тий. Тэгэл чанаржаал явах байлгүй дээ гэдэгт би итгэж байна. За тэгээд би нөгөө юугаа олохгүй шүү. Олохгүй болоод шүү. За I found it. За амьдрал бэлэн үү охин үр минь. Уус бүрийн өндөр адилгүй. Ус мөрөн бүрийн гүн адилгүй шиг хүн бүрт бусдад харьцуулжгүй давуу тал гэж байдаг. Салхи өөрийн эрх чөлөөтэй, үйл өөрийн хөвөн зөөлөн чанартай байдаг шиг хүн бүр өөрийн гэсэн зан чанартай байдаг билээ. Иймээс бусдын хэмжээнд тохируулан өөрийгөө бүү өөрчил гэсэн байна. За энэ дээр бол яг 5 ишлэл байгаа юм байна. Би тэгээд 5 ишлэл байгаа юм чинь энэ 5 ишлэлээсээ видеоныхоо төгсгөл бүрт тий ингээд сайхан бас нэг үгээ мартчихлаа. За тэр чахав энэ дээр оруулъя. За тэгээд энэ 5 ишлэлийнхаа хүрээнд 5 бичлэг хийгээд тэгээ энэ номноос гой санагдсан ишлэлүүдээ бүр сонгомлуудыг түүж аавна гэж би амлаж байна. За тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Илүү олон бичлэгийг үзхийг хүсвэл subscribe дараарай. За тэгээд намайг дэмжээрэй. Ер нь бол гэхдээ би нүрээ бол ерөөсө будаагүй. Гэтэ би мэдгүй нэг no makeup энтер гэсэн бичлэг бас хийж магадгүй. I have no clue. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай. Сайхан амарцгаарай. За би тэгээ нэрээ нэг юм марчиж. Би одоо энэний нөгөө дараагийн Year to Remember гэсэн номыг унших гэдэг аахгүй. Тэгээ тэрэн дээр нөгөө 7 хоногоор юм челленж ч юм уу тийм байлээ. Тэгээд би тэрийг бас туршиж үзье гэж бодож байгаа. Тэгээд тэр 7 хоногоор юм бүр нэг хоногоорч байсан яах вэ гэж бодоод. За тэгээд өдөр алган бас нэг тийм челленж маягийн байвал зүгээр юм уу 30 минутын дасгал хийдэг ч юм уу эсвэл 30 минутын дасгал хийгээд дээрэс нь нэг цагийн англи ном унших ч юм уу тий англи хэлийг сайжруулах. За тэгээд 2 цагт нэг өөрийгөө багахан ч гэсэн тайвшруулад гой зураг зурдаг ч юм уу тий тиймэрхүү гой их тийм нэг рутинтэй тийм бичлэг хий гэж бодож байгаа өдөр бүр. За тийм болохоор намайг subscribe дараарай, лайк дараарай. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгт хамтайсан баярлалаа. Илүү гоё сонирхолтой бичлэг оруулмаар байна. Гэтэ би жоохон 2 дугаар хараа завгүй байна. I'm so sorry. Тэгтээ зүгээр тий. Тэр нэрээ миний энэ гоё зургийг хараад бичлэгийг өндөрлөхгүй. За bye bye. Хайртай шүү guys.